Барааны тэмдгийн эзэмшигч нь өөрийнхөө эрхийг бүх буюу зарим бараа үйлчилгээний хувьд бусдад одоо бүрэн шилжүүлэх, худалдах замаар одоо эрхийг шилжүүлж болно. Үүнээс гадна одоо сонирхогч этгээдтэй лицензийн гэрээ байгуулсны үндсэн дээр төр хугацаагаар тодорхой нөхцөлтэйгээр одоо ашиглуулж болдог байгаа. За лицензийн гэрээ нь хоёр төрөлтэй байдаг. Онцгой болон онцгой бус. Онцгой лицензийн гэрээ гэдэг нь зөвхөн нэг этгээдтэй байгуулсан гэрээ хэлдэг. Өөрөөр хэлбэл лиценз өгөгч тал нь бол 3 дахь этгээдэд бол тухайн барааны тэмдгийг дахин одоо лицензээр ашиглуулах эрхгүй. За онцгой бус лицензийн гэрээ нь болохоор барааны тэмдэг эзэмшигч нь нэг буюу хэд хэдэн одоо сонирхогч этгээдтэй давхар хийж болох юм лицензийн гэрээг хэлдэг байна. Тэгэхээр лицензийн гэрээг цаасаар үлдэнэ. Лицензийн гэрээнд одоо юуг анхаарах ёстой вэ гэхээр юу тусгасан байх ёстой вэ гэхээр гэрээний хугацаа байна. Хэдийн эр хугацаанд энэ барааны тэмдгийг ашиглуулах юм. За үүнээс гадна яг аль бараа үйлчилгээнд дээр лицензийн гэрээ байгуулж байгаа тэрийгэ байх ёстой. Тэгээ лицензийн төрлөө бас тусгах ёстой. За үүнээс гадна их чухал зүйл гэвэл шудраг өртөөний хязгаарсан тийм заалт бас байж болохгүй байгаа. За лицензийн гэрээг цаасаар үлдэх өгөөд энэ гэрээгээ оюуны өмчийн газарт ирж бүртгүүлснээр хүчин төвлөр болдог байгаа.